Нэгдсэн менежментийн тогтолцооны практик сургалтын гарын авлага А4 хэмжээтэй өнгөтөр хэвлэгдсэн. За нийтдээ 126 хуудастай. За ингээд өнгөтөр хэвлэгдсэн гарын авлага байна. За энэ бол нэгдсэн менежментийн тогтолцооны ажлын заавар. Нэгдсэн менежментийн тогтолцоо компанидэр нэвтрүүлэхэд заавар болгож ашиглана. За 97 хуудастай. За текстээр бичигдсэн зааврууд байгаа. За утсан дээрээсээ хэрхэн яаж сургалтаа үздгийг танд харуулъя. За ингээд сургалтын гарын авлага дээр модуль бүрийн эхэнд QR код байгаа. Утаснасаа QR код уншиж параараа уншуулад за ингээд сайт руу үсэрнэ. За энэ дээр ирэх авсан Gmail хаяг оруулна. За ингээд пассворд оруулна. За ингээд пассворд оруулаад тухайн модулийн сургалтын видео руу үсэрнэ. За нэгдсэн менежментийн тогтолцооны практик сургалтыг хэрхэн үзэхийг танд харуулъя. За нэмэлт цэг юм гээд манай компани сайт руу ороод меню хэсэг дээр харилцагчаар нэвтрэх гэдэг хэсэг байгаа. За энэ дээр дараад орохлоор за энэ дэлгэц гарч ирнэ. За энэ дээр эрхнээлүүлсэн Gmail хаяг авчиад Gmail-ийнхаа пассвордыг оруулаад за ингээд сургалтын сайт маань гарч ирнэ. За энэ дээр нэгдсэн менежментийн тогтолцооны маягт загваруудыг татчих авах хэсэг байна. За ингээд татаад авчна. За ингээд доошоогоо хүлэхээр нэгдсэн менежментийн тогтолцооны сургалтын маань модуль бүр видеогоор байгаа гэж ойлгож байна. За ингээд сургалтуудаа энэ нэгээр нь үзээд байна. Тэг ингээд ажил явуулсан. За тэгсэн чинь нөгөө бизнесийн тодорхой хэмжээний амжилттай байгаад хүмүүс бүтээгдэхүүн үйлчлэгийг нь худалдаж аваад ингээд ирсэн. Тэгэд эрэнгүүд өсөө батцгийн үеэр амжих байсан. За ингээд видео сургалтуудаа үзээд ядгаа гэж ойлгож байна.